Улсын их хурлын гишүүн Баасанхүү Монгол ардын хувьсгалт намыг төлөөлөх хэрэггүй болжээ. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн Оросын холбооны улсын эзэмшиж байсан 49%-ийг Монголын бүх иргэдэд хувьцаа болгон өгнө гэж амлаж сонгогдсон тэрээр амлалтаасаа ухарч улсын их хурлын гаргасан тогтоолд эсрэг санал өгч Эрдэнэтийн иргэд төдийгүй монголчуудын дургуутсал зэвүүцлийг төрүүлсэн. Мөн тагнуулын ерөнхий газрын дарга асан хурцыг өмгөөлөн хамгаалж хэний гар хүл болсон гэдгээ олон нийтэд харуулсан Баасанхүүг 2 дахь удаага сонгогдоод бие тоож бүлэглэлийн гар хүл хийдэг болсон гэдгийг их хурлын гишүүд хэлжээ. Хоёр нүртэй ингээ худлаа яриад байгаа хүмүүсийг харахаар дургуур яриад ах юм. Би Баасанхууд хамтж хэлж байгаа. Тэгээ наана нэг юм яриад цаана цаагаараа шал өөр юм хийгээл явдаг. Тэгээ одоо энийг болох хэрэгтэй шүү дээ. Тэр Эрдэнэтийн 49%-тай холбоотой тэр асуудлыг ярьж байгаа сонгогдсон. Орж ирчээд яг тэрнийхээ эсрэг ажиллаж байгаа байхгүй юу? Энэ Баасанхүү гэдэг хүнийг би эцэг хөөсөн нэрээр доромжлоогүй. Монголчууд шалчгансан, далчгансан хэлснээсээ буцдаг хүнийг Баас жицэг гэж хэлдэг юм аа. Эрдэнэтэй сонгогдсон хэрнээ Эрдэнэтийн 49%-ийг эрдэнэтчүүдэд авч өгөө. Монголд нь буцааж авч өгөө гэдэг санал хураалт өгөхөд эсрэг өгсөн хүн бол Баасанхүү. Эрдэнэтийн 49%-ийг монголчуудад авна гэж санал гаргахад эсрэг гүйсэн хүн бол Баасанхүү. Тийм учраас би Баасанхүүг Баас жицэг шиг амтан байна гэж хэлсэн юм аа. Энэ Баасанхүү сүүлийн үед нь маш их юм мэддэг боллоо шүү. Тагнуулын дарагтаа би уулзаж яхад гээд 3 удаа мэдээлэл хийлээ. Сөрдүүлээд байгаа юм хаашаа юм. Одоо хойд Солонгост очиж уулзсан болж таарлаа. Тэр бичгийг мэдсэн болж таарлаа. Энэ Монголын тусгай албанаас үлийх мэдээлэлд бүхнийг мэддэг нэг даргын сууж байгаа юм байна л да. Бусдын гар хөл гэж болж ингэж хөнгөн хуудын явдлаар гүйж явдаг юм бол чи Баасанхүү чи. Ямар хоёр хүнийг цаазлах нөхцөлийг бол тангас. Нэрийг гаргаж ир тэр хоёр солонгосынхаа. Бас Баасанхүү очоод нэрийг мэдчихэд хүрээд ирсэн юм аашаа юм. Одоо мэдэх гэж явах гээд байгаа юм аашаа юм чи.